Би Google-ийн гаргасан Gemini энэ гайхалтай хэмэл оюунханаа тусламжтайгаар миний Binance аккаунтын дотор байгаа 3435 Америк доллараар миний Binance аккаунтын дотроос крипто арилжаа хийгээд над мөнгө олж өгдөг роботыг хийж байгаа. Тэр энэ бот одоо бараг 7 өдөр шахуу хугацаанд жинхэнэ мөнгөөр миний энэ 3435 Америк доллараар Binance аккаунтнаас маань арилжаа хийлээ. Тэгээ арилжааны үр дүн бол гайхалтай. Анх 3160 Америк доллараар арилжаагаа хийжсэн бол одоогийн байдлаар 3435 болчиход явж байна. Тэгэхээр энэ бот арилжаан дээр шатах тохиолдлууд бол маш олон байсан. Мөнгө олох тохиолдлууд ч гэсэн маш олон байсан. Тэгвэл алдсан ч онсон ч ерөөдөө эцсийн үрдэндээ бол ямар тач цэвэр ишгтэй явж байна. За тэгээд олон өдрөдөрт нь та бүхэнд энэ арилжааны ботныхаа үр дүнгууд ингэж харуулад явъя гэсэн бодолтой байсан бол миний тэр төлөвлөгөө нэг хүнээс болж бүтлгүүцсэн. Хинээс юм бэ гэхээр энэ Венесуелийн ерөнхийлөгч Мадурагаас болсон. За биткойны үн хаш дөнгөж сая бүр навс унсан. 94,000 Америк доллартай байж байгаад биткойн яг одоогийн байдлаар 90,000 Америк доллар хүртэл унтсан явж байна. За шалтгаан нь юу вэ гэхээр ерөнхийдөө Мадура гэдэг энэ нөхөр болохоор 600 мянган биткойныг талдуур хуримталсан гэсэн цуу яриа тархсан байлаа. Тэр нь яг баттай эсхийг бол би одоогор мэдэхгүй байна. За тэгээд ямар ч тач энэ Венесуелийн ерөнхийлөгч Мадура 600 мянган биткойныг талдуур хадгалсан. Тэгээ Америкийн нэгдсэн улс хэрвээ Мадурагийн 600 мянган биткойныг хурааж аваад зарчих юм бол биткойны үн хаш бүр шалтаа буuna гэсэн мэдээлэл дэлхийд даяар цацагдаад нөгөө их хэмжээний биткойнтой хүмүүс чинь миний биткойн удахгүй үн цэнэгүй болох юм байна гэд зарж эхэлсэн. За тэгээд тэрнээс шалтгаалаад ерөнхийдөө бол биткойны үн хаш 94,000-аас одоо 90,000 хүртэл унтсан явж байна гэсэн. За энэ бол олон шалтгаануудын нэг нь. Гэхдээ ерөнхийдөө бол гол шалтгаан гэж хувьдаа бол би ойлгож байгаа. За тэгээд би Gemini-аас асуусан байгаа. Хэрвээ Америкийн нэгдсэн улс Мадурагийн 600 мянган биткойныг нэг доор зарчих юм бол энэ нь крипто валютын ертөнцид яаж нөлөөлөх вэ? За хариулт нь бол биткойны үн ханш 70-аас 90% ердөөсөө хэдхэн минутын дотор унана гэсэн байна. Аимшигтай. Одоо 90,000 Америк долларын ханштай байгаа биткойн 70-аас 80% унах юм бол нэг биткойн үн ханш нь 9,000 Америк доллар болох юм. Guys. Яагаад тэгж байгаа юм бэ гэхээр нөгөө нэг үхрийн ивэр дөргөх юм бол 1000 үхрийн ивэр дөргөнө гэдэг нь үг гэдэг нь шүү дээ. Яг тийм тэр зүйл чинь боддоор болно. Яг юу вэ гэхээр биткойн үн ханш ингээд огцом унах юм бол маш олон хүмүүс над дугаа биткойн удахгүй үнцэнгүй болох юм байна. Хурдан зарыг. За ингээд ирэхэд маш олон хүмүүс биткойноо ингээд ташраараа зарж эхэлнэ. Энэ нь ердөөсөө хэдхэн цагийн дотор үргэлжлэнэ. Тэгээд үр дүнд нь 90,000 Америк долларын ханштай байсан биткойн 9,000 Америк доллар болно гэж байгаа байхгүй. Энэ бол аимшигтай. За ингээд ерөнхийдөө бол та нар яагаад биткойн үн ханш унсныг бол ойлголоо. Тэгээ биткойн үн ханш унчихаар ингээд нөгөө альткойнуудын үн ханш ч гэсэнтэй дагаад унж байгаа. Энэ дээр л ойлгомжтой харагдана. Биткойн үн ханш ингээд унчаар одоо жишээ нь альткойнууд нь бол ингээд дагаад унж байгаа. Одоо жишээ нь та нарын virtual USDT-г ингээд харах юм бол одоо хэдүүлээ энэний өмнөх графикийг нэг харъя. Харж байна. Virtual гэдэг энэ альткойн яг биткойны үн ханш огцом унахаас өмнө ингэж явж исэн бол биткойны үн ханш ингээд унангууд ингээд дагаад унчиж байгаа. Тэгэхээр альткойнууд ч нөгөө том койноос дагдаг байхгүй ямар нэгэн байдлаар. За тэгээд ийм учраас ерөнхийдөө бол одоо крипто спот арилжаа бол ашиггүй байна одоогийн байдлаар. Тэгсэн ч гэсэн миний арилжааны бот бол
өчигдөр ялангуяа энэ крипто ертөнцийн уналттай эрсдэлтэй байгаа энэ үед яг 100% дугаа суугаагүй. Ерөнхийдөө бол энэ арилжааны бот өчигдрийн үед бол 3 арилжаанд ороод 5-6 Америк доллар орчмын ашиг олсон байгаа. За тэгэхээр би таар зүгээр нэг аимшигтай юм лээ. Яг нөгөө биткойнны үнэш ингээд огцом унсны маргааш нь миний арилжааны бот баг 50-60 Америк доллар 50-60 Америк доллар орчмын ерөнхийдөө алдсан явж исэн. За тэгэнгүүт нь би Gemini руугаа ороод 50-60 Америк доллар миний 60 Америк доллар шатчлаа. Арилжааны ботоо газ өөрчилъя гэсэн. За тэгээд Gemini-ийн тусламжтайгаар ерөнхийдөө бол би өөрийнхөө гаргасан арилжааны стратеги устгаад маш олон хүмүүсийн ашигладаг аль хэдийн ерөнхийдөө бол хийгдээд дууссан тийм арилжааны стратегийг татсан. Тэгэхээр өөрөө арилжааны стратеги хийгээд бол хэрэггүй юм байна. Ямар ч тач миний арилжааны стратеги зөвхөн нөгөө биткойн койнуудын үнэш өсөж байгаа тохиолдолд одоо bullish market дээр л ажиллана. Тэрнээс биш одоо койнуудын үнэш унж байгаа тийм bearish market дээр бол мөнгө алдна. Тэгэхээр яах нь вэ? Зүгээр аль хэдийн хийгдээд дууссан маш олон хүмүүс ашиглаж байгаа стратегийг хэрэгжилчихье гэсэн бохоггүй. Ерөнхийдөө энэ зөвлөгөө надад тийм өгсөн байхад Gemini надад энэ зөвлөгөө өгсөн. За тэгээд одоо яаж яана? Энэ шинэ стратеги бол миний гаргасан стратеги биш. Энэ бол маш олон хүмүүсийн аль хэдийн ашиглаж байгаа стратеги. Тэгээд энэ стратеги яаж яана? Одоо биткойн үнэ ашиг ингээд унаад, койнуудын үнэ ашиг ингээд унаад ирэнгүүт эрсдэлтэй койн хэзээ ч худалдаж авахгүй. Тийм учраас одоо ердөөсө 24 цагийн дотор өмнө нь бараг 60-70 арилжаа хийдэг байсан бол одоо 24 цагийн хугацаанд ердөөсө 2-3 арилжаа хийж байгаа. Өнөөдрийн байдлаар бол бүр өнөөдрийн байдлаар зөвхөн Адаг худалдаж авсан. Өөр койн худалдаж аваагүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо би энэ ботыг зүгээр 24 цаг ажилуулад орхиж болохоор болцсон байна гэсэн үг. Нэгдүгээр миний эсэнд арилжааны бот крипто ертөнц уналттай, бүх койнууд уналттай ийм үед бол бараг л арилжаанд орохгүй. Тэгэхээр яаж юм? Би их хэмжээгээр бараг л мөнгө алдахгүй байх гэж бодож байна. Гэтэ миний хувийн бодол. За тэгээд 24 цаг одоо ерөөхдөө бол өнөөдрөөс эхлээд ажиллаад эхэлнэ. Тэгээ одоо хэдүүлээ харж ил бай. За одоо биткойн хэзээ сэргэж эхлэх юм бэ? Тэр тухай хэдүүлээ би танаас өөрийнхөө бодлыг хуваалцсан. Биткойн хэзээ эхлээд сэргэж эхлэх вэ? Крипто ертөнц хэзээ эхлээд сэргэж эхлэх вэ? За ерөөхдөө бол Gemini-с асуухад биткойн үнэ 92,000 дээр очих юм бол ерөөхдөө бол крипто ертөнц дахиад сэргэх дохио болно гэсэн. Хэрвээ биткойн үнэ 92,000 дээр очих юм бол бусад койнууд нь ч гэсэндээ дагаад сэргэнэ гэсэн. Тэгэхээр ерөөхдөө бол миний энэ арилжааны бот биткойн 92,000 дээр очингууд одоо өдөрт 3 арилжаа хийж байгаа бол тэр үед өдөрт 10-аас 20 арилжаа. Хэрвээ биткойн үнэ 94,000 дээр буцаад очих юм бол тэр үед бол баг өдөрт 50-аас 60 арилжаа хийн. За тэгээд та бүхэн ерөнхийд нь бол ойлгосон байна. За Binance-ийн спот арилжааны ботноос гадна Binance-ийн future арилжааны ботыг би хийж дуусгасан. Binance-ийн future арилжааны бот спот арилжааныхаа ботноос бол арай төвөгтэй нарийн зөвлөдүүдийг бол хийх шаардлагатай байдаг. Гэхдээ ямар ч тач future арилжааныхаа ботыг бол Gemini-ийн тусламжтайгаар, ChatGPT-ийн тусламжтайгаар хийж дуусгасан. За одоогийн байдлаар энэ future арилжааны бот бол яг Binance-ийн жинхэнэ future арилжаан дээр тест мөнгөөр, жинхэнэ мөнгөөр биш, тест мөнгөөр арилжаа гэдээ хэлсэн байгаа. 24 цаг орчим явуулахад бол нэг ч удаа арилжаа хийгээгүй байна. Ямар ч тач крипто ертөнц эсэлтэй байгаа, хонолттой байгаатай бол холбоотой байх. За тэгээд future арилжаа бол spot арилжаанаас нэг зүйлээр бол маш том давуу талтай. Binance-ийн future арилжаа
койнууд уналттай үед ч гэсэн ашиг олох боломжтой. Спот арилжаанаас ялгаатай. Хэрвээ ямар нэг койнууд уналттай байх юм бол би зүгээр энэ койн унна гэж таамаглаад ашиг олох боломжтой байхгүй. Фьючер арилжаан дээр. Спот арилжаан дээр бол хямдхан худалдаж яваад үнэн өсгөр зарддаг юм чинь ерөөдөө койн уналттай байх үед ашиг олно гэдэг чинь хэцүү ойлголт. За тэгээд хэрвээ та нар миний community-д орохыг хүсэх юм бол би Telegram дээр өөрийнхөө чаналыг нээсэн байгаа. За энэ Дүрдэл Community Club гэдэг энэ Telegram-ын чанал маань одоогийн байдлаар 130 subscribe-тэй явж байна. Энэ чанал дээр бол крипто валюттай холбоотой, крипто арилжаатай холбоотой мэдээллүүдийг бол хаяа тавьж байгаа. Тэрөө та нар миний community-гийн сонирхож байгаа бол миний community-д орохыг хүсэх юм бол линк нь яг энэ үзэж байгаа бичлэгийг чинь доор байгаа. За тэгээд миний YouTube сувгийг та бүхэн subscribe хийгээрэй. Миний YouTube сувг дээр бол Монгол улсаас хэрхэн интернетээр мөнгө олох арга замуудыг судлаад бичлэг контент хийж хүргэдэг. Тэгэхээр Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг хайж байгаа бол миний YouTube сувгийг subscribe хийгээрэй. Дараачихаа бичгээр уулзъя. Peace.